хүмүүс амарч байгаа байх. Гэхдээ бас ажлаа биелүүлээд хийцгээе. Энэ Pausit Crypto сайтын OpenWalls дээрс ганц нэг юм хэлээд өгөөч. За бид нэр эндээс нөгөө энэ 30 минут болгон сатоши сугруулж байгаа тийм ээ. Дараа нь зар үзэж байгаа. Зар үзэхэд бид нар бүгд мэдсэн маа. Энэ челленжсийг аавна. Энэ өдөрт нэг 2 удаа гарч ирдэг юм. Ингээд дараад авчихна. Одоо бидний энэ OpenWalls дээрээс би өнөөдөр юу хэлчих үү гэвэл доошоо явсараад энэ ингээд зарим юунууд нь Монголд ажилдаггүй. Жишээлбэл одоо энд нэг энэ гэлэг заримдаа ирээл заримдаа ирдэггүй. Тэгээд өнөөдөр би энэ тайм вуулыг хэлээд өгье. Яагаад гэвэл хүмүүс Монголд ажиллаж ийн гэд тэгж байна. За энийг хэдүүлээ ямар ч байсан итгэгч үлчээ бас юмыг аж мэдхгүй тийм ээ. Ганц нэг юу гараад ирж магадгүй. Энэ болохоор нэгэсэндээ судалгаа авч байгаа гэсэн. Тэгэхээр энэ navigate гэдэг дээр дараатыг тэгэхээр юу гарах. За одоо ингээд одоо жишээлбэл энэ миний нөгөө юунд аккаунтанд юу алга байна гэж гараад ирдэг. Ийм судалгааны асуулт алга байна гэдэг. Тэгэхээр энэ яадаг ч юм зарим оронд нь болоо зарим оронд нь болдоггүй. IP адресаар жишээлбэл Монгол гэхтэл ингэ болдгүй. Заримдаа уг нь гарч ирээд идэв. За нэг юм. Энэ бол болохгүй нэ. За Pausit Crypto дээр бас хүмүүс ингэж илээ. Дөнгөж ерөөсө бүртгүүлэл манайхан алдаа хийгээд байх юм. Юу гэвэл ерөөсө дөнгөж бүртгүүлчихэл өөрийнхөө одоо юу гэдэг нэг IP адреснаас нэгэсэндээ нэг интернетээс 2 аккаунт бүртгүүлэлт тавьчих байгаа байхгүй. Тэнгүүд шууд блок болчихдог. Та нар гэхдээ тэргүй энэ хаа дөрвөн дээр нь ингэж байж байгаа. Энэ VPN ашиглаж болохгүй шүү. Proxy энийг ашиглаж болохгүй шүү. Нэг IP адреснаас 2 аккаунт ашиглаж болохгүй гэсэн дөрвөн байсаар байтал чи ингэж алдаа гаргаад тэгээд альчгүй 2 аккаунтаа хоёуланг нь блоклуулсан тохиолдол ерөөсөө үед бас нэлээ хийхэд гараад байгаа. Тэгэхээр ямар нэгэн юмд ажиллалаа болж үйл өрн журмаар нь ажиллаж ийлэх зүгээр гэдэг. Дараа нь айгуу сайхан цуглуулаад хөөхөн сатоштой болчихвол аккаунт блоклжвал хайрын цаг алдсны л нэмэр болно гэжтэй. Тэгэхээр анханасаа өөрсдөө ийм алдаа битээ гаргараа. За одоо хэдүүлээ энэ тайм вуулыг харъя. Энэ дээр дарна navigate гэсэн. За тэнгүүд welcome to time wall. Одоо энэ дээр get started. За энэ дээр болохоор мэйлээ бичээд тийм тэгээд эсвэл Facebook аккаунтаараа эсвэл Google аккаунтаараа орох уу гэдэг чинь би танд хэлчихсэн тийм ер нь болж игэл сайт руу Facebook аккаунтаар юм Google аккаунт одоо Google яг чинь өөрийнхөө үндэсэн тийм ээ байна нөгөө банкны картмаар хамаг юм холбогддог юугаар нэг болж игэл битээ ороо гол төлөв иймэрхүү сайтан дээр запас мэйл хаяг хэрэглэж байгаарэ гэж хэлсэн. Тэгэхээр энэ рүү бол запасаа хэрэглэн гэсэн. Ер нь бол би Facebook аккаунтаараа энэ тэнд бүртгүүлэх их дурггүй. Facebook бол Facebook л байх ганцхан тэр. Тэгэхээр энэ юу нэг ихэрдэг Facebook-аараа та орох уу эсвэл Google-ээр орох уу? Би энэгээр алигээр нь ч ордоггүй. Дандаа запас мэйл хаягаар ичиж ордог. Тэгэхээр та нар ч гэсэн тгийж хөвшөөрэй. Орохоос өмнө эн чинь заавалчгүй энэ доор бүртгүүлэх ёстой. Тэгэхээр энэ хардаа энэ sign in гэвэл бид нэр дандаа нэвтрэх гэсэн. Sign up гэх юм бол бид нэр бүртгүүлэх гэсэн. Тэгэхээр та нар энийг түрүүнд нь time wall хийж авах хүмүүс бол мэдээж энэ хэрэг аккаунт байхгүй юм гэсэн. Тэгэхээр бид нэр яах нь энэ sign up гэдэг дээр дараад бүртгүүлэх юм. За одоо бүртгүүлэхээр чи яг дахиад нөгөө Facebook-ороо би болохоор энэ дээр саяхан запасыг бичих юм. Мэйлээ бичээд нууцгүй 2 удаа бичээд тэгээд капчагаа хийгээд тэгээд цаашаа яах нь энэ sign up. За бүртгүүлчингүүд одоо энэ гарч ирнэ. Тэгэхээр би энэ дээр одоо нэгсэндээ нөгөө 4-ийн зөвшөөрнө гэсэн үг. За зөвшөөрчлөө. За тэгээ бүртгүүлсний дараа юунд мэйл хаягнд чинь энэ time wall-д юу бүртгүүлснийг баталгаажуулах линк ирж байгаа. Тэгээд тэр линкэн дээр дарангууд нөгөө жинхэнэ энэ рүүгээ орох нөгөө sign in гарч ирнэ.
За ингээд бид нэр time wall руу орчих чинь. Тэгээд энд сервис ингээд янз бүрийн юмуд энд гарч ирж байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ settings байгаа. Яг тэгвэл энд одоо яг ямар оронд байх, хэдэн стай байх гэдгээс чинь бүгдөө яхаа судалгааны асуултууд гарч ирэх нь одоо энд гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ одоо энэ дээр complete profile гэдэг дээрээ дараад энэ дээр өөрийнхөө профайлыг бүгэлэх юм. Гэхдээ миний бодлоор бол энд нэг их тэгж актер юуны хэрэг байхгүй болов гэж бодоод байна. Яг нөгөө нэг үнэн тий одоо жинхэнэ иргэний үнэлэх дээрээсээ бүртгүүл ингэж юу л бол яад бол би юу гэж бодохгүй. Энд ямар бичиг баримт шалгуулах биш тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол нэг их амар юутай биш. Амар үнэн биш, гэхдээ амар худлаа биш. Тэгээ насаа жоохон залуухан хийчихвэл бас хит хүүхэд биш, хит их одоо ахмад настай биш гэсэн. Яг тэгвэл заримдаа юм нөгөө судалгааны асуултууд гол төлөв насны ангиллаар их орж ирдэг. Тийм болохоор энэ дээр жоохон та нар өөрсдөө бодолтой бөглөөрэй. Миний хувьд бол мэдгүй юм заавалчгүй одоо гэрийн хаяг бичнэ гэдэг чинь яана гэвэл нөгөө орноо бичиж байгаа гэсэн. Тэгэхээр чин орноо бичнэ гэдэг чинь IP адресаар чинь битгцээ тэргүй бид нэрийг хаана амьдарч байгааг мэдэн шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр нэг жоохон битгцээ тэргүй одоо яалтж явах Монгол гэж бичгээс арга гэж би бодож байна. За тэгэхээр заавалчгүй нөгөө энэ сервис энэ эднэрийг ажиллахгүй гэвэл заавалчгүй сеттингээсээ бөглөөд авах хэрэг байхгүй. Зүгээр миний хувьд Монголд тэр энэ судалгааны асуултууд нь нэг их ерөөсөө Монголд болохгүй гэд байдаг байхгүй. Тийм болохоор би бол энэ сеттингээсийг бөглөхгүй. Надад одоо өнөөдрийн сонирхож байгаа юм бол энэ Clicks 48 гэсэн одоо энэ байна шүү дээ тийм. Энийг би сонирхож байгаа гэсэн. Тэгэхээр энэ болготой зэрэг нэг гэсэндээ бидний зар үзэх юм байна. Одоо нэг гэсэндээ зар үзэж байгаа тайлбар. Тэгэхээр энэ зарыг үзээд тий 14 point савна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ 14 points одоо энэ рүү нэмээд тэгээд дараа нь энэ дээр юу руугаа 600 хэдэн энэ дээр 625 мянган points нь 625 coin болох юм. Тэгэхээр бид нэр 1000-ыг цуглуулчаа тэгээд дараа нь яах нь вэ? Эндээсээ positive character руугаа нөгөө сольж аавна гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ энийг яаж ажиллах вэ гэвэл ерөөсөө л энд 5 секунд энэ зарыг үзээд 14 point аавна гэсэн. Бид нар чинь багтаан зэрэг бас янз бүр авдаг штэ тий. Одоо жишээлбэл энэ за энэ биткойн хараад энд гэтэл 40 секунд үзээд 49.25-ыг авдаг. Яг тэрнтэй чинь адилхан 5 секунд үзээд 14 point авах. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрээ дараад энэ одоо энэ нүдний зургийн хажууд дээр wave гэдэг дээр дараад ингээд дарангууд энэ бичлэгийг л бид нэр яах нь вэ? Яг ингээд 5 секунд нээгээл тэгээ сая та нарт тэрөө сонсогдсон бол тэр юу орж ирж байгаа. Тэгэхээр энэ 5 секунд хараад болоо. Тэгэл энийг хаачин. Ингээ хаангууд нөгөө миний энэ дээр чинь төрүүчийн маань points маань нэмэгдэж чинь тийм ээ 28 болцсон. Тэгэхээр энэ 28 нь 18 coin-тест тэнцэн гэсэн. Тэгэхээр одоо дараагийнх нь хэдүүлээ үзэх юм. Ингээд гэхдээ мэдээч хэрэг энэ одоо энэ дээдл дээр таймер явж байна. Харж байна уу та нар энэ time wall болохын уртал дээр. За ингээд энэ хөгжимний зураг дугаараад тэгээд цаашаага миний энэ маань нэмэгдээд яваад байгаа гэсэн. Одоо хэрвээ дараагийнх нь та нар сайн ажиглаар энэ time wall гэдгийн дээдл дээр яг энэн дээр дарангууд энэ зар нээгдээд энд энэ хардаа 3 2 1 харж байна. Ингээд юу дуурайд тэгээ миний энэ маань нэмэгдээд яваад байгаа гэсэн. Тэгээ би өнөөдөр гэхэд хэдэн шигтийг үзэх нь 14 ийм зар үзээд тэгээд 14 нь цааш нь ингээл үзэл яваал энэ хэд яг болохыг би мэдэхгүй тэгвэл та нарт би юу яахгүй гэж цаг хэтэрхийг алдах юм те. Тэгэхээр ингээд үзээд яваад байх нэ. Ийм нэг арга байна. За одоо ингээд энэ 35 coins хизээ одоо 1000 points болонгууд нь Faucet Pay руугаа солиод авчих нэ.
Эсвэл ингээд шууд орж ирэх юм уу мэдэхгүй. Би бас энэ дээр нэг их нөгөө ажилдаггүй байсан. Хүмүүс намайг та энийг тайлбарлаад өгөөч гэж асуусан. Тэгэхээр би тэгвэл би ч гэсэн бас юу дутах уу гэд та нар тайлбарлаж өгөө өөрөө ингээд орчлоо. За энэ болохтон зэрэг бол хамгийн энгийн арга нь бахнэ. Дээд талын энэ заавалжгүй энэ сервисийг, энэ доод талын энэ ажилнууд, энэ 913 ажилнуудыг ажиллахын тулд заавалжгүй энэ сеттингсийг бүглэх хэрэг гардаг. Тэгээд сеттингсийг бүглэнгүүд чинь Монголын IP адрес дээр танаа оронд ийм юу гарахгүй гэх тээ, ийм юу байхгүй гэд гараад иртий. Тэгэхээр та нар бол нэгэнтээ одоо тайм вуул бүртгүүлсэн юм чинь бас өөр сайтууд дээр тайм вуул гараад ирэх юм бол бас ингээд ажиллаад байж болох нь шүү дээ. Өөрийнхөө нөгөө юугаар логин саяхан мэйл хаягийг бичээд нууцыг бичээд ороод тэгээ бусад сайтуудын тайм вуулны энэ одоо энэ дардаг хэсгийг хэдүүлээ дараад үзээд иж болох нэ. Тэгэхээр энд ингээд 5 секунд явж гин тий. Тэгэхээр заавалчгүй би энэ нөгөө юу яачлаа шүү. Яагаад ингэж үгүй энэ нөгөө казинотой юмыг миний юм дээр байлгаж болохгүй. YouTube сувган дээр тавьж болохгүй. Тийм болохоор би нэг сая төр зүр хаачлаа гэж хараад тэгээд өөр өөр төрлийн тий гайгүй шиг юм казиног болвол би харуулъя. За энэ бол нэг их хориотой биш байх тий ингээд. За энэ болохоор арай минут секунд нь арай удаан явжтэй 4 3 2 гээд тий 1 гээд. За ингээд би та нарын бичлэг хийж явах хоорондоо 85 point тэгээд 53 coins авчлаа. Тэгээд дараа 1000 болохоор та нар өөрсдөө яагараа. За ингээд өнөөдөр би та нарт Faucet Crypto-гийн time wall-ыг яаж ажиллах вэ гэдгийг хэлээд өгчлөө. Тэгээд ерөнхийдөө бол би та нарт хэлж өгсөн тийм ээ. Ер нь ямар нэгэн сайт олон юмн дээр цагаа бараал тий болохгүй юу найдваргүй олон юмн дээр цагаа барж ирсэнд орвол ийм найдвартай өгдөг сайтнуудыг л яах нь энэ капчиг би хийгээд сайтнуудыг л ерөөсөө ингээл аль бүх боломжийг ашиглаад тийм ээ бүх боломжнуудыг ашиглаад цаашаа ажиллаад байвал бид нэр хөөрхөн эндээс үнгүй коинууд цуглуулад аваад байх боломжтой. За тэр ялангуяа одоо энэ биткойны үн яатсан үед үн унтсан үед биднэрт ингээ харьцангуйгаар үнгүй койныг илүү өгдөг. Хэдий чиний үн өсөх тусам ийм үнгүй койныг бага өгдөг. Тэгэхээр хүний үг бол битээ сонсороо гэж хэлэх байна. Хүмүүс за чи одоо тэр үнгүй юм цуглаад цагаан барж яад ингээд. Яагаад гэвэл миний л одоо өөрийн хувийн эрхийн асуудал тийм ээ. Би яаж юу койн цуглуулах бол бидний эрхийн асуудал. Тийм болохоор тэрэнд заавалчгүй хүнд итгэж тэр чинь ерөөсө худлаа тэр үнгүй юм чинь худлаа гэд ингээд байгаад ахын хэрэг өөрийнхөө хийх юмыг үнээр залгаад ахын хэрэг байхгүй шаардлага байхгүй. За энэ хамгийн гол нь левелийн сайн дээшлүүлэх левел сайн дээшлэх юм бол энэ дээр боломжийн яадаг. За энэ даталтан дээр болохоор ерөөсөө нөгөө сүүлийн үед энэ биткойн ерөөсөө нээхгүй байгаа да. Тэгэхээр заавчгүй биткойн авах гэдэг шаардлагагүй тийм ээ. Бусад койнуудыг одоо жишээлбэл Dogecoin-ыг авчиж болно. Litecoin-ыг авчиж болно. Тэгэхээр заавчгүй биткойныг бүлээлгүйгээр энэ бол одоо бараг сар гарan болчлаа. Тэгэхээр бараг бодлаа юм шиг байна. Ер нь яг энийг хүлээлгүйгээр бусад койноор нь татчих болно. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Бүгдэнд нь амжилт. За тэгээд боломжоор миний бичлэгнүүдийг үзээрэй. Яагаад гэвэл би их бага бичлэг хийж байгаа хүмүүсийг амарсан болохоор үзэлт маань айгүй муу тааруу байгаа. Тэгэхээр та нартай л одоо би найдаж байгаа учраас та нар л ингэж үзээд байвал миний ажил үнэлэгдээд байна гэсэн. За лайк, коммент. За баяр таа.